За, миний бичлэгийн тавтай морил. Чи миний бичлэгийг анх удаага үзэж байгаа бол намайг Яндон гэдэг бизнес удирдлагын эхний жилдээ сурж байгаа оюутан сурж эхлэх байгаа л да. Гэхдээ сурж байгаа эхний жилийн бизнес удирдлагын оюутан. За, миний зорилго нь юу юм бэ гингүүд та хэдийн хичээл сургууль ерөнхийдөө л шинжлэх ухаан хичээл сургуульд чинь та хэдийг илүү дуртай болгох, илүү гоё замаар дуртай болгох гэсэн зорилготой явж байна. За, миний бичлэгүүдийг үзэж байгаад одоо ингээд дараагийн бичлэгийг үзэж байгаа бол баярлалаа. Та хэд намайг таньж байгаа ах гэж одоо баг найдаж байна. За тийм. Энэ удаагийн бичлэгнэр юу ярих гэдэг вэ гингүүт SAT-ийн талаар ярина. Өмнөх бичлэгэн дээр ингээд нэг хүүхэд асуусан байхгүй. Тэгэхээр би бүр ингээд амар баярлсан. За энэ баг чи асуусан болохоор хийж байгаа шүү гэж хэлмээр байна. Үзэж байгаа л гэж найдаж байна тэр хүүхэд. За энэ удаагийн бичлэг нь ямар бүтцтэй явах юм гингүүт хоёр үндсэн бүтцтэй явна. SAT гэж юу юм бэ? Яагаад өгдөг юм бэ? Ямар учиртай юм бэ? Бүр дэлгэрэнгүй тэр тайлбаруудыг нь явна. Хоёрт нь SAT-д өгч байгаа бол хэрхэн бэлдэх юм бэ? Уу яг би өөрөө SAT өгж байгаагүй. Гэхдээ мэдээж судалгаатай ярина штэ тий. За, ийм бүтцтэй явнаа. За, ингээд бичлэг рүү орцгоё. За, хамгийн эхлээд SAT гэдэг нэр маань өөрөө ингээд гурван том үсгээр байгааз энэ гурван том үсэг нь ингээд нэг гурван үгний товчлолыг ингээд илэрхийлээд байна да. За, ямар гурван үгний товчлол байдаг вэ гингүүд Scholastic Aptitude Test буюу за ерөөдөө орчуулах юм бол та хэд энгийнээр орчуулах юм бол Монголын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт гэж байдагтай адилхан Америкт ихтэй сургуульд элсэхэд шаарддаг элсэлтийн шалгалт гэж ойлгож чад болно. За гэхдээ яг Монгол улсын сургуулиуд шиг яг бүх Америкийн их сургуулиуд шаарддаг уу гэвэл үгүй. Яадаг юм бэ гингүүд миний сүүлд хизээ харснаар үлээ 17 илүү хэд үлээ 10 хэдэн сургууль яг заавал шаардж исэн SAT-г элсэж орохын тулд SAT заавал өгсөн байх ёстой гэж шаардж исэн. Ихэнх сургуулиуд нь болвол тест optional буюу сонголттой яг шалгалтаа өгсөн ч болно, өгөхгүйсэн ч болно. За зарим сургуулиуд нь бол бүр ингээд өгсөн байсан ч өгөөгүй байсан ч тэр чинь хамаарахгүй гэж үздэг байхгүй яг ингээд чи тестийн оноотой байна уу, SAT-ийн оноотой байна уу, оноогүй байна уу тэр чинь ерөөсөө тэр сургууль падлыг өгсөн үг. Зүгээр л бусад шалгуураараа шалгаад та хэдийг авчнаа гэсэн үг. За тэнгуүтээ SAT-г яг тэгвэл зүгээр Америкт л юм шүү. Надад ямар хэрэг болох юм гэж бодож байгаа бол чи ямар ч улс руу явах байгаа байж болно. Солонгос, Турк, Япон, Герман, Канада гэх мэтчлэн ямар ч улс руу явах гэжсэндээ чи SAT-г өгсөн байх юм бол SAT-г өгөөд сайн оноо авсан байх юм бол тэтгэлэг олдох одоо чиний өрсөлдөөнт байдал чинь илүү нэмэгдээд өгдөг гэсэн үг. Одоо чи өөрийн өрсөлдөөнтэй байдал гэдэг нь бусадтай хэр өрсөлдөж чадж гин, бусдын өрсөлдөөн донд хэр ялж гин гэсэн үг шүү дээ. Чи бусдын өрсөлдөөн донд ороод тухайн тэтгэлгээс хэр ялж гарч ирэх магадлалтай вэ гэдэг чинь SAT-гийн өндөр сайн оноотой байх юм бол ямар ч улс руу тэтгэлэг авахад хөөцөлдсөн тэр магадлал чинь нэмэгдээд өгдөг гэсэн үг. Тэтгэлэг авахд ерөнхийдөө ивэлтэй байдаг л гэсэн үг. За ерөнхийдөө иймэрхүү байлаа. Тэгвэл SAT-гийн онооны зарчим нь яадаг вэ? Шалгалтын бүтц нь яадаг вэ гэх юм бол за энэ маань яг миний өмнөх анхны бичлэгнэр хэлжсэн шиг хоёр бүтцтэй байгаа. Математик болон англи хэл. Англи хэлэн дотроо бас хоёр бүтцтэй унших болон бичих гэсэн. Яг IELTS-аас ялгаатай нь ярих буюу сонсох гэсэн хоёр сонголт байдаггүй. Хоёр чадварыг шалгадаггүй. Зүгээр л унших болон бичих гэсэн хоёр чадварыг шалгадаг. За тэнгуүтээ бас ингэдэг заяа хоёр section гэж ярьдаг тэр мат англи хэл хоёрыг section гэж ярьдаг матин section англиний section гэж ярьдаг. За тэмүүтэ нэг section дотор буюу одоо жишээлбэл англи хэлээ эхлээд өглөө гэж бод биш ээ англи хэлээ бас эхлээд өгдөг баха. Англи хэлээ эхлээд өглөө гэж бодоход чи ингээд яг хоёр хэсэгтэй заяа бас ингээд section болгоно хоёр хэсэгтэй. Одоо жишээлбэл англиний хэсгээ өгжлөө гэж бодоход эхний хэсгээ за би тэр хэсгийнхаа нэрийг мартчихлаа. Эхний хэсгээ ингээд өгж дуусан заяа 20 дасгалтай 20 асуулттай. Сонголтод дасгал гэж байгаа, задгаа даалгавар гэж байгаа. Тэр 20 дасгалаа хийгээд дуусангууд 2 дахь хэсэг рүү орноо дахиад 20 дасгал. Тэр 20 дасгалынхаа эхний хэсэг дээрээ хэр хийсэн бэ гэдгээс чинь шалтгаалаад 2 дахь хэсэг нь хүнд байх уу, хэцүү байх уу, амархан байх уу гэдэг нь гарч ирдэг байхгүй. Чи эхний хэсэг дээрээ одоо эхний 20 дасгал дээр гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл англи ээжлээ гэж бодоход би англиний эхний хэсэг дээрээ сайн хийлээ гэж үзэхэд дараагийн хэсэг нь хэцүү болж орж ирнэ гэсэн үг. Би английнхаа эхний хэсэг дээр муу хийлээ гэж бодох юм бол дараагийн хэсэг нь сайн болж амархан болж орж ирнэ гэсэн үг байхгүй юу? Ийм учраас яг манай Яшээс ялгаатай нь чиний эхний хэсэг дээр үзүүлж байгаа performance ямар байна? Чиний хэсэг дээр үзүүлж байгаа чадвах ямар байна? Тэрэн дээрээс хамаарат хоёр дахь хэсэг нь гарч ирдэг. Тийм учраас эхний хэсэг дээрээ муу авсан ч гэсэндээ хоёр дахь хэсгээ сайн хийчих юм бол онооч нь гайгүй өргөгдөд гараад ирж болно гэсэн үг. За онооны хувьд болвол ээжтэй нэлээд дүүц хөц байдаг. Яг section болгоно нь 800 оноотой.
мат англи дээр нийтдээ 800 он аваад 1600 оноос тооцдог. Онооны тооцох зарчим нь хэм бол 40 дасгалаа мэдээж тооцоод харин хэд хоногийн дараа яг Yeshin зарчмаар гардаг хэвгүй юу? Одоо ингээд curved байдлаар гардаг гэсэн үг одоо. Манай Монгол улсын Yesh яаж дүнгээ гаргадаг вүлээ те? Тухайн жилд хэдэн хүүхэд тухайн хичээлийн Yesh өгсөн байна. Ямар дүнтэй өгсөн байна гэдгээс хамаарч таны дүн хэлбэлзэж гардаг да одоо хэмжээст оноо гэж ярьдаг те. Тийм учраас SAT-ийн оноо бас яг адилхан хэмжээст байдлаар гардаг байхгүй юу? Yesh-тэй адилхан тооцогддог гэсэн үг. Тэгэхээр одоо тухайн жилдээ SAT-ийг хүүхдүүд маш муу хийсэн байх юм бол тухайн SAT-ийг хүүхдүүд маш муу хийсэн байх юм бол таны оноо муу ч гэсэндээ гайгүй гараад ирж болно гэсэн үг. Тухайн SAT-ийг хүүхдүүд маш сайн хийсэн байх юм бол таны оноо дажгүй ч гэсэндээ доошилж орж ирнэ гэсэн үг. Ерөнхийдөө оноогоо ингэж тооцдог байхгүй юу? Тийм. Тэгээд Yesh дээр бас хамгийн доотлын оноо 200, хамгийн дээдлийнх нь 800 байдаг штэ. Тэрнтэй адилхан SAT дээр бүр яг адилхан байхгүй юу? Хамгийн доотлын оноо нь 400, хамгийн дээдлийнх нь 1600 гэж явдаг. Тэгэхээр section болгон дээр хамгийн доотлол нь 200, хамгийн доотлол нь 800 гэсэн үг. Тэгээд онооны бүтцэн маш төстэй учраас англи хэл болон математикийн секшнуудын хэсгүүдийг яг Монгол Yesh-ийн англи хэл болон мат руу хөрвүүлж дүүцүүлж болдог. Та жишээлбэл SAT дээр 790 авлаа мат дээр нэхэд мат руу хөрвүүлээд 800 болгож болгоно гэсэн үг байхгүй юу? За энийг бол тухайн манай Монгол улсын Yesh-ийн сайт руу ороод харах хэрэгтэй. Би бол энэ дээр яг нэмж судалгаа хийх болохоор би яг мартсан байна өмнө ярьж исэн юмнуудаа. За юм байна. Нэрээ тийм бас 2024 оноос цаасаар анх өгдөг байсан нь яг дижитал хэлбэрээр бас өгдөг болж байгаа. Компьютер дээр гэсэн үг байхгүй. Бас нэгэн өөр хэлэх ёстой зүйл гэх юм бол яг SAT дээр сая хэллээ шүү дээ. Мат англи хоёр нь нийлээд 80 дасгал байгаа. Яг нэг section 40 дасгалтай. Тэнгүүд хоёроор үржээд 80 болж байгаа те. За тэнгүүд биш дээ. Хугацаанд богинохон байдаг байхгүй юу? Яг тийм учраас цагийн менежмент бүр маш чухал байдаг. Бүр яагаад маш чухал вэ гэнгүүт Yesh-ийн даалгавар шиг богино дасгалууд байдаг байхгүй юу? Бүгдээрээ бүр англи хэл дээр нь л ихэд маш урт дасгалууд байдаг. Бүр амар урт ингээд би бараг богино хэмжээний эссе маягийн юм яриад байгаа байхгүй нэг дасгал нь л ихэд задгаа нэх юм бол за англи дээр яг задгаа бараг байхгүй. Гэхдээ математикийн задгаа бол байгаа. Гэхдээ англи дасгалууд бүр ингээд амар урт тэгсэн цаг нь амар богинохон байдаг байхгүй. Та бараг ингээд нэг дасгалыг 1-2 минутанд хийгээд явахгүй л бараг амждаггүй. Бүр ингээд буудаад өхөөс цаашаага хэрэг арга гардаггүй байхгүй яг ингээд оройтчих юм бол. За одоо хэдүүлээ 2 дахь хэсэг рүүгээ орж ийн. SAT-д танд бэлтгэд туслах 8-10 зөвлөгөө өгье гэж чинь те. Өмнөх бичлэгтэй адилхан маягаар явна. Гэхдээ алдаа гэж явахгүй зөвхөн зөвлөгөө гэж явна. За эхний зөвлөмж нь албан ёсны сайт материалаас нь яг ажиллах хэрэгтэй. Тэд нар яг үн төлбөртөөч байдаг, төлбөргүйч бас байдаг байхгүй яа. College Board бас Khan Academy гэх мэтчлэн вебсайт аппуудаас яг ингээд ороод хийх юм бол за Khan Academy бол бүр ингээд SAT-д бэлдэх тийм тусдаа хэсэг хүртэл байдаг байхгүй юу. Khan Academy руу та нар орох юм бол маш олон зүйл байгаа төөрж магадгүй. Гэхдээ SAT-д анхаарал бэлдээвэл Khan Academy бол нэлээд үр дүнтэй санагдсан надаа. Би яг одоо яг өөрөө бэлдэж байгаа байхгүй юу. Яг өгөхгүй ч гэсэндээ нэг тэтгэлгийн академид бүртгүүлсэн тэндээ ингээд яг явж байгаа IELTS SAT-д бэлдэж байгаа байхгүй яг одоогоор. За SAT-д бэлдэх үнэхээр чухал арга нэх юм бол Yesh-тэй яг л адилхан. Ерөнхийдөө том шалгалтуудтай яг л адилхан. Өдөр бүр за энэ зөвлөмж хоёр шүү за. Өдөр бүр тогтмол 20-40 минут бэлдэх хэрэгтэй. Яг таны зорилго хэдэн оноо байна? Таны өгөх хугацаа чинь хэр давчуу байна гэдгээс хамаарат хугацаагаа нэмэгдүүлж болно. Гэхдээ миний хувьд хамгийн минимум буюу хамгийн бага хугацаа нь л гэхэд өдрийн 20-40 минут байхад зүгээр гэж би хэлнэ. Одоо жишээлбэл зүгээр л яг сая хэлсэн шүү дээ. Нөө нэг албан ёсны вебсайт руу ороод эсвэл Khan Academy руу ороод хэсгүүдээ ингээд хуваарилаад авчих. Өнөөдөр би энэ хэсгийг бэлдэнэ. Өнөөдөр би энэ сэвдийг гараасаа гаргана. Ингэвтэй 20-40 минутаа бэлдчих. Яг өөр юм болгочих. Зүгээр л ингээд хийсэн хийгээгүй хоёрын дундуур яваад ах юм бол мэдээж дараадаа юу гэдэг юм болоо. Хор уршиг нь гарах учраас яг 20-40 минутаа чанартай бэлдээрэй гэж хэлнэ. Яг үнэхээр чухал шүү. За яагаад гэвэл нөө нэг одоо SAT дээр чинь баг оноогоо 100-аар билүү 200-аар нэмэгдүүлээ гэхэд л баг 1-2 сар бэлдэх хэрэгтэй гэж хүмүүс хэлдэм байлээ. Яг бүр хар ухаанаар бодоход тийм хугацаа хэрэгтэй гэж хэлдэг учраас та баг 10-11 дугаар ангита байхдаа бэлдээд 12 дугаар ангийнхаа төгсгөлд өгвөл нилээн дээр гэж би бол хэлнэ. Учир нь SAT бол ингээд ганцхан жил 6 сар бэлдээд өгчдөг шалгалт биш байхгүй юу? Yesh-тэй харьцуулахад угаасаа ингээд хугацаа нь маш давч байдаг учраас маш хүнд гэж хэлнэ би бол. Агуулгын хувьд бол хүнд биш ч гэсэндээ. За дараагийн
зөвлөгөө practice test хийж үзэх хэрэгтэй. Одоо яг жишээлбэл бид нар ингээд өмнө онуудын ээшийн материалаа ажиллаа гэж хэлдэг шүү дээ. ээштэй бэлж байгаа хүмүүсттэй. Тэдэртэй адилхан practice test гэдэг нь дадлагын материал, бэлтгэлийн материал гэсэн үг байхгүй. Тийм учраас интернет дээр ороод яг SAT practice test гэдээ хайх юм бол таад үнэндээ хангалттайг олно. Яг үнэндээ нэрээ. Тэгээд цаанаас ингээд заавруудыг нөхцөн байдаг байхгүй бас тухайн сайтууд дээр. Тийм учраас та заавруудаа сайн уншиж агаад зүгээр л ингээд хугацаагаа тавьж агаад яг бүтэн нэг practice test-ийг ажиллаад үзэх хэрэгтэй. Яг 7 хоногт нэг ч юм 14 хоногт нэг ч юм уу. Тэгээд миний өмнөх хичээл дээр миний өмнө бичлэгэн дээр хэлжсэн шиг алдаануудаа бас сайн эргэж харах хэрэгтэй шүү. Яг practice test ажиллана гэдэг маань бүр маш чухал шүү. Яагаад гэх юм бол та тухайн тестээ өөрийгөө тасгана гэсэн үг байхгүй. Одоо яг л жишээлбэл тухайн тестийнхаа бүтцийг мэдэхгүй яаж ямар бүтцтэй байдгийг ингээд өөрөө ажиллаж үзээг бол тухайн тестийг өгөх үнэхээр яг ингээд шинэ жилийн гинтийн бэлэг шиг байдаг штэ. Тэм учраас practice test-тэй сайн ажил, өөрийгөө сайн тасга гэж би хэлний зөвлөгөө. За, SAT-гийн бас мат хэсэг дээр гэх юм бол дараагийн зөвлөгөө нь бодлого биш байхгүй юу? Яг ихэвчлэн. Мэдээж тийм яг бусдын хэлдэг бас миний хэлжсэнээр үнэн 10-11 дугаар ангийнхаар байдаг. Монголоор бол 10-11 дугаар ангийн агуулга байдаг. Гэхдээ англи хэлний vocabulary-га сайн мэддэг байх хэрэгтэй. Яг математиктай холбоотой үгсийн сангаа мэддэг байх хэрэгтэй. Тэгчингүүтээ математик дээр хүүхдүүдийн гаргадаг ихэнх алдаа гэх юм бол яг анхан шатны алдаа бас анхаарал сарниалт байдаг байхгүй юу? Учир нь яг би анхны бичлэгэн дээр хэлжсэн шүү дээ. Ингээд SAT-гийн бодлогонууд нь хамгийн балиар юм ингээд асуултуудаа ингээд мушагчдаг. Бүр ингээд бүр ингээд мушагчдаг. Бүр ингээд за энэ онолыг мэдэж гинөө. Одоо энэ талаас нь мэдэх үү гэж асуудаг байхгүй яа ингээд бүр ингээд нэг томьёо нэг онолыг асуух гэж бүр ингээд бүр ингээ хачин заваарсан мушгаа юм болгочдөг байхгүй юу. Тийм учраас анхаарлаа сарниулахгүй асуултуудаа сайн унших хэрэгтэй. Бас анхан шатны онлуудаа, томьёонуудаа бүр ингээд хаанаас нь чарсан бүртээ бүр мөн биш чи гэд ингээ таньдаг байх хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас энэ хоёр дээр сайн анхаарат өгөх юм бол бусад зүйлс нь бол яг ингээд байшин барьж байгаа юм шиг яг суурин дээрээ тавигдаад байшингаа барьж байгаа юм шиг бусад зүйлс нь бол болоод явчихнаа гэж хэлнэ. За, дараагийн зөвлөгөө нь гэх юм бол англи хэлний хэсэг дээр нь. За, ялангуяа унших хэсэг дээр нь. За, энэ унших хэсэг бол бүр үнэн хөгийн заяа. Яагаад гэх юм бол би түрүү бичлэгийг хэлсэн шүү дээ нөгөө нэг бараг богиносэнүүд байдаг аахгүй юу? Зарим даалгаврууд нь ер нь бараг тал даалгавар нь бараг ингээ богиносэ байдаг. Та тэгэхээр чухал зүйл нь юу юм бэ гэхээр асуултаа эхлээд уншчих. Заяа. Яг текстээ passage уншихын өмнө асуултаа эхлээд унших хэрэгтэй. Надаас юу асуугаад байгаа юм? Юу нэхэд байгаа юм? Би энэ passage-аас юу хайх хэрэгтэй юм бэ? Одоо жишээлх юм бол ингээд авдар дүрийн эрдэнэс байлаа гэхэд та эхлээд тэр эрдэнсийн хайрцаглууд чиглүүлж байгаа газрын зургийг эхлээд унших хэрэгтэй байхгүй юу? Яг ингээд тэр газрын зураг дээр юу гэж хэлсэн байна? Тэр эрдэнэсийн хайрцагт юу байгаа юм гэдгийг та эхлээд мэдчих хэрэгтэй. Тэгжиж та хайх юм бол илүү үр дүнтэй байна штэ. За, тэгчингүүтээ асуултаа эхлээд уншлаа. За, мэдээж passage-ууд чинь яг 1-2 минутанд унших хэрэгтэй учраас та бүгд нь ингээд сайхантай зүгээр өгүүлэл уншиж байгаа юм шиг уншаад суух бол үнэхээр угаасаа бүтэхгүй уучлаарай. Яах юм бэ гингүүд та ингээд skimming буюу за, passage-аа ингээд шууд гүйлгэж ингээд зүгээр л нүдээр хараад ингээд гүйлгэж. За, гүйлгэнгүүтээ асуулт дээр чинь ингээд нэг түлхүүр үг байх хэвээр те. Таны хайх хэвээр түлхүүр үг ингээд толгой чинь гараад ирсэн байх хэвээр асуултаа уншаад тэр түлхүүр үгээ олтлоо passage-аа ингээд гүйлгэж. Түлхүүр үгээ олонгуудаа тэр хэсгээ уншаад тэндээс баг хариулт нь гараад ирэх байхгүй. За, тэнгүүтээ бас нэг өөр энэ зөвлөгөөн дээр өөр хэлэх зүйл нь юу юм бэ гингүүт passage-аа яг уншаад хариултаа бас хайхаас гадна утгыг нь бас сайн гаргаж ирэх хэрэгтэй. Үгсийн сангаар зоддсон байдаг учраас үгсийн сангаа мэдж яахгүй бол болохгүй. Бас тухайн үгээ яаж ашигладгийг нь мэдж яахгүй бол болохгүй. Тийм учраас тухайн үгийг чинь яаж ашигладгийг гэдгийг та сайн хараад утга авцалтаа гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол та сайн бүдэрнэ. За, англи хэлний бичих хэсэг дээр нь дараагийн зөвлөгөө бол бичих хэсэг дээр нь grammar болон structure нэлээд сайн мэддэг байх хэрэгтэй. Grammar болон structure-аа сайн мэдж ягаад гайгүй болоо явчихна гэж би хэлнэ. Мэдээч яг ингээд бүр аимшигтай агсан төвшний дөрмөнд ганц хоёр байгаа. Тийм учраас та яг SAT-д зориулагдсан, SAT-д чиглэсэн тийм номнуудаас харж сайн тэр grammar, structure зэрэгээ бэлдвэл үнэхээр зүгээр. Яг учир нь манай нэг багш хэлжсэнээр ингээд SAT-ийн яг grammar бас англи хэлийг зүгээр л ингээд амар ёжилж шалгадаг гэж хэлдэг байхгүй. Зүгээр л яг бидний хэрэглээний англиг шалгадаггүй. Яг тухайн англи хэлний утгуудад байгаа тэр утгуудын айл ингээ хүмүүсийн ашигладаггүй утгуудыг нь гаргаж ирдэг байхгүй SAT дээр. Одоо жишээлбэл нэг үг хоёр утгатай байлаа. Бид нар яг нэг утгыг нь хөвчлэн ашигладаг гэж бодоход SAT нөгөө бидний ашигладаггүй утгыг нь гаргаж ирэхийг
хичээдэг. Яг бидрийг алдуулах гэж амар зорддог байхгүй. Тийм учраас үгсийнхаа утгыг сайн мэдж явах хэрэгтэй, grammar сайн мэдж явах хэрэгтэй. Тэгээд бүтэцтэй сайн ажиллаж чаддаг байх хэрэгтэй гэж хэлнэ. За дараагийнх нь зөвлөгөө. За би сая ингээд яг SAT дээр англи үгс нь бүр ингээд амар ёжилдгоо, бүр ингээд амар бидрийг алдуулах гад баг хэрэглэгддэггүй утгыг нь нэлээд гаргаж ирдгээ гэж хэлсэн штэ. Бас ингээд толь бичиг ашиглаарай гэж хэллээ штэ. Гэхдээ та түрийг тэр миний хэлсэн үгийг шууд утгаар нь аваад толь бичгийг ингээд нухаад англиныхаа тэр үгнүүдийг SAT-д бэлжинээд үгнүүдээ толь бичгээс л хайгаад суугаад байвал үнэхээр зохимжгүй. Яах юм бэ гингүүт толь бичгээ ашиглахын үед ашигла. Гэхдээ 100% бэлтгэлийнхаа толь бичгийг 40% нь ашигла. Үлдсэн 60% нь яах вэ гэхээр контекстороо буюу тухайн текстийнхаа утгаас нь хөөгөөд тухайн үгнийхаа утгыг мэддэг байх хэрэгтэй. Тийм дасгал бас хийж сурах хэрэгтэй. Тэгэх юм бол мэдээж та бүх үгийг цээжилж чадахгүй. Тийм учраас зарим тохиолдолд мэдгүйг таарлаа гэхэд контекстоор нь хөөгөөд гаргаад ирэх боломж танд байх юм бол таны зөв авах магадлалыг дор хаяж 15-25%-аар нэмэгдүүлнэ гэдэгт би бол итгэж байна. За, бас дараагийнх нь зүйл гэх юм бол дараагийнх нь зөвлөгөө гэх юм бол та бенчтэй яг зорилгот оноогоо маш тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл Yes дээр бид нар ингээл жоохон бид нар ингээд хийтэй хөвгт гэж ярьдаг штэ. Жоон зорилготой байх юм бол жишээлбэл би 600-аас дээш авна, би 700 авна гэдэг ч юм уу. Ингээд зорьсон хүмүүсийг бид нар хийтэй гэдэг чсэндээ тухайн зорилго нь маш үр дүнтэй байдаг. SAT дээр бүр илүү хэрэг болдог байхгүй. Оноогоо зорилгоо болгоод за жишээлбэл би 3 сарын дараа SAT өгнө. Одоо миний төвшин юм байгаа. Би ингэж нэмж бэлдээд би 1350 оноо авнаа. Ийм зорилго тодорхойллоо гэж бодоход таны мэдээж авч болох хамгийн acceptable, хамгийн хүлээн зөвшөөрөгдөх боломжтой оноо нь 1350 болчлоо штэ. Тэр та тэрний хэрэгээрээ өөрийгөө түлхэж өгнө. Тэрний хэрэгээрээ өөрийгөө хичээнэ, өөрийгөө дарамт өгж, өөрийгөө сайн бэлтнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зорилгоо сайн тодорхойлж иж бэлтгэл чинь яг бүрэн гүйцэд хангагдж гин үгүй юу гэдгээ та бас анзаарч чадах байхгүй юу? За, 9-р зөвлөмж заяа. Би эхний хэдэн зөвлөмжүүд дээр бичлэгийн ихэнх хавцаа ингээд Khan Academy ашигла гэж хэлсэн шүү дээ. Нэг үнгөө app болон YouTube суваг байгаа. Тэрийг апыг нь ашиглаад YouTube сувгаас бас хайгаад ашиглал зүгээр байдаг. Гэхдээ энэ зөвлөгөө нь юу юм бэ гэхээр олон resource битгий ашигла. Олон их усурыг битгий ашиглаарай. Яг миний өмнөх бичлэгэн дээр яг шалгалтууд дээр бэлдэх типүүд дээр ч гэсэндээ хэлжсэн. Энэ дээр ч гэсэн хэлнэ. Яг тэгвэл Khan Academy-г л яг 100% ашиглаж чад болох байхгүй яг ингээд SAT төвлөрч бэлддэг app учраас Khan Academy бол үнэхээр үр дүнтэй. Яг та ашиглаж чадаад та үр дүнтэй ашиглаж чадах юм бол Khan Academy нь үнэхээр үр дүнтэй. Тэгэхээр үүнийг л яг 100% ашиглаад яг practice тестүүдээ давхар ажиллачвал бүр үнэхээр амлаж ийн яг хүссэн оноонд та бол яг тодорхой хугацаанд хүрч чадна. За хамгийн сүүлийнх нь зөвлөгөөх юм бол битгий сандар. Битгий сандраарай. SAT чинь угаасаа ингээд хэн их сандарсан бэ гэдгийг шалгадаггүй, хэн илүү сайн, хэн илүү тайван бэлдсэн бэ гэдгийг шалгадаг шалгалт ч тийм угаасаа ямар ч шалгалт хийдэг те. За тийм учраас сандрах юм бол угаасаа л ингээд шударгалаа угаасаа л бүр ингээд уншсан зүйл толгойд орж ирэхгүй, бүр ингээд уншсан ч байсан мартчихдаг те. Бүр ингээд зөвхөн сандрах юм бол ямар ч чанартай бэлдэж чаддаггүй байхгүй юу. Тийм учраас аль болох өөрийгөө тайван байлга. Аль болох өөртөө дарамтыг багасгаж өгөх хэрэгтэй. Үнэхээр дарамт танд байх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ тухайн дарамт шаардлагагүйгээр их байх хэрэгтэй юу гэвэл үгүй байхгүй юу. Тэгэхээр өөртөө шаардлагатай дарамтаа тавь. Одоо би энэ оноонд хүрэх ёстой шүү. Энэ хугацаад авчуу байгаа шүү гэдэг дарамт бол танд байх ёстой. Гэхдээ яг ингээд би энэ оноогоо авахгүй бол бүр ингээд би сэтгэл готролд орно. Би энэ оноог л авах ёстой. Тэгжиж миний амьдрал шийдэгдэнэ гэдэг дарамтууд бол танд үнэхээр байх ёсгүй гэж би хэлнэ. За зөвлөмжүүд маань энэ үрээд өндөрлж байна. Танд хэрэг болсон гэж найдаж байна. За тийм, SAT өгч байгаа болвол өгөхгүйгөө зүгээр л бодож исэн яг ингээд тэгээ SAT яадаг юм болоо гэж сонирхож үзчихсэн бол энэ бичлэг та хэд тусалсан тодорхой хэмжээнд тусалсан гэж найдаж байна. Яг нүдийг чинь онгойлгоод яг тодорхой болгож өгсөн гэж найдаж байна. Яг тодорхой болгож өгөөгүй зүйлс байвал комент сект бичээрэй. Би хариулаад илүү тодорхой болгоод тайлбарлаад өгье. Учир нь би яг одоогоор ингэ төгс ярьж сураагүй байхгүй. Тийм учраас тий. За юм байна. SAT-ийн тухай юм байла. Дараа чи юм бичлэг хийлгэх санаанууд, хүсэлтүүд яг мэдмээр байгаа зүйлс зүгээр л яг тий бүр эсвэл одоо бүр Yes-ийн бодлогоч байдаг юм уу те энийг бодоод өгөөч энийг ойлгохгүй байна гэдэг ч юм уу. Тийм зүйлс байх юм бол комент сект бас үлдээгээрэй. Мэдээж ирээдүйд миний хийх бичлэгнүүдийн төлөвлөгөө байгаа ч гэсэндээ та хэдийн санал бодол бас надад чухал шүү. За учир нь би
та хэдийн сурлага, амжилт бас шинжлэх ухаантай ойртож дотносох замыг чинь нээж өгөх зорилготой болохоос биш яг өөрийнхөө төлөө бол баг биш шүү. Заяа та хэдийн төлөө учраас бас өөрийгөө замд нь нээж илрүүлээд илүү сайжруулах зорилготой байгаа учраас та хэдийн оролцоо дэмжлэг надад маш чухал шүү гэж хэлмээр байна. За ингээд энэ бичлэгийг энэ үрээд өндөрлж байна. Энэ хүртэл үзсэн бол баярлалаа. Баяртай. Лайк болон subscribe нэрээ дараарай. Надад бичлэг хийх урам зориг түлхэц болж өгч идэг байхгүй. За ингээд баяртай.